Ёо за хай манайхан гата бүр амар юутэй байна. Халуун байна. Тэгээд өнөөдөр хэдүүлийн анбоксинг хийн. Тэгээд юуны анбоксинг бэ гэхээр өөртөө бэлэг авсан. 7 сар дуулна уцаа 16 болгоё гэсэн төлөвлөгөөтэй байсан баггүй юу. Тэгээд нөгөө камертай болцсон учраас уцаа заавал 16 болгох хэрэг байна уу гэж бодоод тэгээд яг нь уцаараа юмнуудаа ингээд эдит хийдэг учраас яг эдитэндээ зориулсан юм авъя гэж бодоод тэгээд би PC Mall-аас өөртөө iPad авсан. Тэгээд гинт шийдвэр гаргаагүй 7 хоног бодож иж авсан гэхгүй юу. За тэгээд өнөөдөр хэдүүлээ нэг анбоксинг хийцгээе. Ингээд авсан дүрсүүдээ нийлүүлээд ойр орхон бичлэг хийгээд явбал та нараа ингэж хэрт удаан хаяхгүй байх юм болов уу гэж бодож бичлэгнүүд хийж байгаа учраас миний хийж байгаа сэтгэлийг бодоод ерөнхийдөө ол үзээрээ. Тэгээд аль болох 10 минутаас ер нь бол би хэтрүүлж видео хийх дурггүй. Яг тэгэхээр тэрийг татаж авахд амар удаан хугацаас байдаг. Тэнгүүтээ YouTube дээхэд бас амар удаан байдаг. Тэр надад амар ядаргаатай байдаг. Би ерөн жоохон айгу яаруу хүн. Тэгээд тэдэр нь айгу лайтай байдаг учраас би 10 минутаас хэтрүүлэхгүй. Тэгээд хайртай шүү. Ягаан өнгийг нь авъя гэж бодож ирсэн. Тэгээд данж байгаа нь шар байна гэдгсэн. Хуш. За. Би анхудаа iPhone-ы яг юм шинээр задалж үзэж гин. Би дандаа хуучин утас авдаг байсан байхгүй юу. Тэгээд анхудаа энэ чин шар гэж баг ногоонд өнгөт юм шүү. Гэхгүй юу. Ямар хөөрхөн юм бэ те. За энэ дотор нь болохоор Designed by Apple in California гэнэ. Тайлбарууд нь байна. Хятад хэлээр англи хэл дээр тэгэхэд англи хэл дээр тэгээд стикер байна. За тэгээд дахиад дотор нь гэх юм бол адаптер байна. Тэгээд Type-C оролттой. За. Би миний бас энэ анхны iPad ахгүй юу? English болгоод, Mongolia болгоод энэ хатал болгоол гэдэг. За эдгээр setup дараач. За тэнгуүтээ сая болохоор яг нөгөө кейсээ урдаас 5 боос захиалж болох ч гэсэн яг тэр болтол би яг iPad-аа ингэж дангаар нь барьж чадахгүй байхгүй. Тэгэхээр сая нэг түр авцсан. Юу дайсан кейс. Ийм кейс байсан. Тэгээ одоо сууж агаад гоё iPad-нда юу авъя? Юмнууд авъя гэж бодлоо. Ийм хэцүү урд юм уу? Багтчих шиг болох юм. Орохгүй юм. За ер нь бол нэлээд хэцүү орчлоо. Ерөнхийдөө орохын хувьд бол орцсон. Гэхдээ энэ яг таарахгүй байх шиг байна. Яалтчгүй томдчихлоо. Тэгэхээр яг хуу кейсээ эртэл хийх үү буцаах уу? Юу ч бодож байна. Буцаач тийм үү? Мөнгө шүү дээ. За тийм ээ. Тэгээ одоо эдитүүдээ дандаа iPad дээр хийн.
Нэг тараад буцаач идөө. Нэг хар өнгөтэй исэн. Тэрийг нь авчихаас За тийм ээ. Тэгээд ийм юм шинээр авсан. Та нартаа танилцуулъя гэж бодоод. Тэгээд энэ ч бас нэг амар урт бичлэг болохгүй юм шиг байна. Тэгээд үзэн ядаж үздэгт баярлалдаг шүү гэдэг байхгүй. Тэгээд цаашдаа ч гэсэн энэ зам бол YouTube дээр бол нэлээд сайн юу хийх гэж бодож байгаа. Бичлэг хий гэж бодож байгаа учраас дэмжээрэй. Тэгээд баяртай манайхаа. Миний нэг шинжилэл нэг юм